Өдөр бүр Бурхан бидэнд өгдөг түмэн өрөөлийг тоолж хэмжих юм бол талархахгүй байх зүйл нэгэн ч байхгүй юм. Гэвч бид талархах тухайд мэдрэмж нь ер хөгжөөгүй атлаа. Гомдлож дургуйцэх тухайд мэдрэмж нь бүр нэг хөгжчихсэн байдаг. Гэхдээ өнөөдрөөс үүнийгээ бид өөрчлөх ёстой. Гомдлож дургуйцдаг сэтгэлээ бүрэн авч хайж, талархдаг сэтгэлээр өөрийгөө дүүргэх хэрэгтэй. Жижигхэн юманд ч эцэг эх минь баярлалаа гэж хэлдэг байх хэрэгтэй. Бурхан бидэнд шин гэрээг зааж өгч, эцгийг ухааруулж, ихэд итгэх итгэл өгч, мөн тунхаглаж тэнгэрт цэвэр буудаа үржимс, өдөр бүр хураах боломж өгсөн. Эдгээр бүх зүйл миний хувьд ивэл талархах зүйл гэдгийг мэдрэх юм бол Бурхантай хамт байхаас илүү сайхан зүйл энэ ертөнцид бий гэж үү? Лук 17 дугаар бүлгээс хамтдаа харцгаая. Талархдаг хүн ба талархдаггүй хүний байдлыг судалцгаая. Лук 17 дугаар бүлгийн 11-р ишлэлийг харъя. Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самар, Галил нутгийн заагаар явж байжээ. Түүнийг нэгэн гацаанд хурч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй 10 хүн түүнтэй уулзлаа. Тэд дуугаа өндөрсгөн Есүс эзэнтэн биднийг өршөөгөөч гэв. Есүс тэднийг харуутаа яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа. Тэдний нэг нь өөрийн идэрснийг үзээд буцан ирж чанга дугаар Бурханыг алдаршуулан Есүсийн хүлдэн нүрээрээ унаж түүнд талархал өргөв. Тэр Самар хүн байжээ. Есүс 10 хүн идэлгэсэн биш үү? Харин бусад 9 нь хаана байна? Энэ хайр хүнээс өөр хинж Бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу гэд. Тэр түнд бос замаараа яв. Итгэл чинь чамайг идгээлээ гэв. Уяман өвчин бол маш аимшигтай өвчин. Гэтэл тийм уяман өвчтэй хүмүүс Есүсийн ивэлийг хүртэж 10 хүн бүгдээрээ идэрсэн. Энэ үнэхээр л гайхамшиг, гайхалтай үйл явдал болсон. Ямар ч юм энэ өвчнийг эдгэх боломжгүй. Гэтэл Бурханы агуу хүч чадлаар 10 хүн бүгд идэрсэн байдаг. Ийм хүнд нөхцөлд байхад нь тусалсан бол тэр ивэлд нь та бүхэн яах байсан бэ? Бүүдэл баярлаа гэж Бурханд талархаж, яруу алдар өргөх биш үү? Гэтэл 9 хүн хэцүү үедээ сандарч твдэн Есүсээс өршөөл гуйчхаад харин идэрснийхээ дараа өвчин аяндаа идэрсэн юм шиг лаашилсан. Ийм л мунхаглал үйлдсэн гэдгийг Есүс онцолж талархдаг ганц хүний талаарх ерөөлийн үгээ бидэнд сургамж болгон үлдээсэн. Уяман өвчтэй хүмүүс өвчнөөсөө салахаас ч илүү гайхамшигт үйл явдал бидний амьдралд маш их бүр өдөр бүр тохиолддог. Гэтэл бид өдөрт хэдэн удаа Бурханд талархдаг вэ? Хэдэн удаа талархдаг вэ? 1-2 лөө. Уяман өвчтэй 10 хүний нэг нь эзэн минь баярлалаа. Таны ивэлээр би өнөөдөр эдгэрлээ. Таны үгэнд найдсан болохоор өнөөдөр би цэвэр боллоо. Энэ ивэлд тань үнэхээр их талархаж байна гэж хэлсэн. Бид өдөр бүр ийм үг хэдэн зуун удаа Бурханд өчлөөж хангалтгүй. Үнэн дээр бид энэ дэлхийд байхдаа Бурхан дотор амьдарч байгаа маань хичнээн их талархмаар хэрэг билээ дээ. Энд гарч байгаа талархал хүндэтгэл илэрхийлэхээр ирсэн уяман өвчтэй хүн шиг бид Бурхан руу эргэн ирж талархлаа илэрхийлдэг байх ёстой. Талархаар ирээгүй 9 хүнтэй адилхан амьдарч ирсэн тохиолдол бидэнд маш их бий. Тийм болохоор өнөөдрөөс Бурхан бидэнд өгсөн түмэн өрөөлийг нэг нэгээр нь тоолж Бурханы өмнө гомдол дургуйцэл, гонсойх, үл талархах байдал огтхон ч гаргах ёсгүй.